Хожуу Алтан улс буюу Манчин улсыг үндэслэгч зөрчин угсааны дотроос нурхаж товаан гарч аймагуудаа нэгтгэх явцдаа улс байгуулах бэлтгэлийг давхар хийж байжээ. Манж нар 16 дугаар зууны сүүлч хүртэл албан хэрэгээ монгол бичгээр явуулж байгаад 1599 оноос нурхаачийн санаачлагаар Манж үсгийг монгол үсгээр тэмдэглэн бичих тусал бэнтгүй Манж үсгийг монгол хүнээр зохиолгожээ. 1605-1606 онд Баяууд отгийн ноён инх дараа 5 отог халахын элчийг толгойлон нурхаачийн ордонд дараалан очиж адуу тэмээ бэлгэлэн түүнийг хүндлэн хаан хэмээх болов. 1616 онд улсаа байгуулж Алтан улс хэмээн нэрийдсэн ба оны цолоо Тэнгэрийн сүлдэд гэжээ. 1625 оноос мөгдөнд нийслэлээ шилжүүлв. Нурхаачийн байгуулсан улс аажмаар хүчирхэгжин хөрс зэрэгэлдээ улс аймагуудыг эзлэн авахар идэвхтэй бодлого явуулжээ. Хаяа нийлсэн монгол аймагуудыг эд мөнгөөр уруулан татах цэргийн хүчээр сүрдүүлэхийг оролдож байв. 1612-аас 26 оны хооронд Манжийн нурхаач хорчин өвөр халахын 20 гаруй тайж ноёдын охиныг өөртөө болон хөвгүүд дүү нартаа Манжийн 10-аад ноёдын охидыг монгол тайж нарт ураг холбожээ. Манжийн ураг барилдах бодлого нь төрийн ураг барилдах ёсыг хэрэглэн монгол язгууртны нөлөө бүхий хэсгийг өөртөө татан тэднээр дамжуулан бусад монголчуудыг элсүүлэн засаглалаа бэхжүүлэх явдал байв. Монголын ноёд язгууртнуудад өндөр цол хэрэгэм их шанх харам хайрладаг өгч байсан тэднийг татах нэгэн хэрэгсэл болж байв. 1618-оос Манж нар Мин улсын Пушан, Кэйон зэрэг газрыг байлджээ. Мин улсын хаан Манж монголчуудыг нэгтгэхээс сэргийлж Монголын лигдэн худаг таантай холбоо байгуулж өөрийн улсын хилийг хамгаалуулах, үүнийхээ төлөө тодорхой хэмжээний мөнгө төлөх санал тавьжээ. Үүнийг лигдэн хаан дуртай хүлээн авч Манж нараас Мин улсын хил хязгаарыг хамгаалах үүрэг хүлээв. 1619 онд Монголын лигдэн хаан нурхаачид илч хилгээд захидал явуулжээ. Захидал лигдэн хаан өөрийгөө 40 түмэн Монголын эзэн Манжийн хааныг усны хөвөө цагсан 3 түмэнд Манж улсын эзэн гэж бичжээ. Үүнд нь Манжийн хаан игдүүцэж харилцаа хурцдахын ихтэл болжээ. 1621 онд нурхаач Леодонгийн хоогийг бүгдэлд нь байлдан эзэлжээ. Нурхаач 1626 онд 67 наснда Ниньяныг бүслэн байлдаж байхдаа Мин улсын цэргийн их бууны суманд шархтан нас баржээ.